За сайн байцгаана уу минь. За та бүхэндээ BMS-ийн барилгын төслийн менежментийн програм дээр daily log орж ирсэн байгаа. Энийг бас сонирхуулъя. За ерөнхийдөө програм руу нэвтрээд ороход бол төслүүд гэд харагдана. За энэ дээр бол одоо Sensei Deluxe амны орос усны төсөл гэж байна. За ингээд Gantt chart төлөвлөгөө нь харагдаж байна. За энэ дээр өдрийн тайлан гэж орж ирсэн. За өдрийн тайлан буюу project daily log гэж байгаа. Daily report, daily log. За энэ нь болохоор тухайн өдөр хийгдэж байгаа. За бүртгэлүүдийг системтэй бүртгэж авдаг. За ерөнхийдөө бол яг хуу манай улаан журналыг бол нэлээд сайн дэлгэрүүлсэн гэсэн үг. За яг л одоо гадны компаниуд, төслийн менежментийн компаниудын хэрэглэдэг темплейтийг бол бид нэр шүүж ягаад энийг бол оруулж ирсэн. За календарчлсан ажлын лог гэдэг дээр бол за тухайн өдөр одоо би ажлаа сонгоод за өнөөдөр аль ажлыг хийсэн. Энэ ажлыг сонголоо. Тухайн ажилтай холбоотой за нэг 12 хүн ажилласан. За нэг 3 цаг. За нэг 2 хүн. За нэг 12 хүн 3 цаг. За энэ дээр одоо баган суурийн бэлтгэл бетон B15 анги. За ингээ хадгалах тавчаад харчихна. За янгууд хин хизээ тайлан бичсэн юм бэ гэдэг нь харагдана. За энэ дээр ингээд өөр төсөлд оролцож байгаа бусад хүмүүс бичгээр тэр бусад хүмүүсийн бичсэн тайлангууд бас хин хизээ бичсэн гэдэг нь ингээ харагдаад явна. За цаг агаарын нөхцөл байдал. За цаг агаарын нөхцөл байдал хамгийн чухал. Яагаад гэвэл цаг агаарын саатлаас болж ажил хойшилдог. Үүнтэй холбоотой дараагийн үе шатны ажлуудаас хойшилдог. За энийг бол одоо дараа нь гэрээ дүгнэх явцад за цаг агаарын саатлыг бүртгэх за ямар нэг асуудал үүсгэхэд тухайн өдрийн цаг агаарын нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байдаг. За энэ дээр бол бид нар ингээд энэ цаг агаарын мэдээг энэ Монголын цагуурын үндэсний вебсайтаас ингээд автоматар шууд ингээд датаг нь татаад авчиж байгаа. За одоо энэ төсөл хэрэгжиж байгаа байршил маань Улаанбаатар хот гэж байгаа. За ерөнхийдөө өнөөдөр бол 12-аас ингээд үүрийн 6 цаг, ерөнхийдөө 24 цагийн хугацаанд салхины хурд ямар байсан, температур яаж хэлбэлцсэн, за тунцны хэмжээ, за тунцны магадлал эдрийг бол ингээд харуулж байгаа. За энэ дээр бол ингээд цагаагаар өнөөдөр болж байгаа үйлдвэрхэг байсан. За ингээд бүртгэжнэ. За нэмэлт одоо саатлах гарсан мэдээлэл бол тэрийг бүртгэж явуулна гэсэн. За хүн хүчний лог дээр за одоо би энэ дээр ингээд за туслан гүйцэтгэж дугаар номер 2 гэдэг компани за өнөөдөр 3 ажилтнтай за нэг 5 цаг ажилласан. За энэ дээр гадна зам талбай шороод тэгшлэх ажил хийгдэвэ. За ингээд зураг авсаргаад оруулчихна. За ерөнхийдөө бол ингээд тайлангууд ингээд ажил тус бүр дээр нь мэдээллийг оруулчихна. За машин механизм дээр за ингээд машиныхаа дугааруудыг бүгдийг нь оруулаад төсөл дээр ажиллаж байгаа машин механизм бүртгэлийг үүсгээд за өнөөдөр одоо жишээлбэл хаваа 1 цаг. За ажиллаагүй цаг байвал бас бичиж болно. За зардлын код бас оруулна. За энэ төсвийнхөө зардлын кодтой уялдаж байгаа. За гадна зам талбай дээр за машин механизмыг шалгасан юм уу те? Одоо аюулгүй ажиллагааг нь за хэдэн цаг шалгасан. За өглөө 9 цагт 15 минутанд шалгасан. За машин механизмын аюулгүй байдлыг шалгаж ажилд гаргаваа. За газар шорооны ажилд шороо зөөх ажил хийгдэвэ. За ингээ хадгалж байна. За ашиглаагүй цаг гэдэг нь болохоор за энэ дээр нэг 9 цаг сул зогссон.
зардлын код нь газар шорооны ажилчин 01 01 00 2 гэж байгаа. За энэ бол төсөлтэй гоёлтод ороод ирнэ. За ингээ мэдээлэл оруулсан. За зочны бүртгэл тухайн талбай дээр бол ингээд гинтийн шалгалт, гинтийн зочид бас их ирдэг. За энэ дээр одоо зураг төсөл зохиогч бас ирсэн. За зургийн инженер дорж гэвчжээ. За энэ хүн 11 цаг 10 минутанд ирсэн. За 12 цаг 10 минутанд за төслийн талбай дээр ажиллаж зааварчилгаа өгсөн улаан дэвтэр дээр тэмдэглэл бичсэн. За ингээд өөр зочид ирсэн бол бас ингээд бичээд оруулчихна. За талбай хяналт шалгалт байна. Хүргэлт хүлээ авсан тий. За одоо жишээлбэл нэг 3 цаг 15 минутанд за хөнгөн блок ХХК гэдэг компаниас за барилгын гадна дүүргэлтийн хөнгөн блок 18 м3 төслийн талбай дээр буулгаж хураав. За ингээл зургийг оруулаад мэдээллүүдэд оруулчихна. Тэгээд дараа нь бид нэр тайлан гаргахад маш хялбар болж байгаа. Хэдэн коноп дараал болоо. Энэ болгоныг тэр инженер хүн ингээд бүгдийг санаж ийн гэж бол байхгүй л дээ. За хөдөлмөр хамгааллын зөрчил. За хэдэн цагт ямар зөрчил гарсан юм те. За шорооны ажилд хамгаалалт хийгээгүй те. За гүйцэтгэгч компани нь газар шорооны ухлагын хэсэгт хамгаалалт хийгээгүй ажилласан. За энийг за гүйцэтгэгч 3 гэдэг компани те шийдэрлэх хугацаа за 6 буюу маргааш ихэд дуусгаа. За ингээд зургийг авсрах чинь тэ зааварчилгаа өгч анхааруулсан. За ингээд хатгалцсан. За осол төгсөн тохиолдол гарах юм бол одоо ослын цагаа бичнэ, бүртгэлээ бичнэ, ямар компанид тэ ямар этгээд холбогдсон. Тэдний бүгдийг ингээд бүглөөд явах боломжтой. За ажлын тоо хэмжээнүүдэд бүртгэж болно. За ингээд зардлынхаа кодыг сонгоод за ямар хэмжээтэй ямар